Одмондөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энгийн бөгөөд төгс хадгалаа ба арьс чигшүүлэх цуврал болон интернетийн хурдаа нэмэх амархан юуны вишн ивэнтдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрдэгэ. Студид шатар сонирхогч шатрын стример Аги хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. За өнөөдрийн бидний ярилцах хүмүүс бол одоо FM Гэлэр за Макс Эв нарын 1953 онд Цүрихт болсон өргийн талаар ярилцах болно. Өдрийн мэнд төргий Аги. За өдрийн мэнд Орно. За тэгээ эрхэм мөндөдөд үзэгч болон шатрын фэнүүдтэй нөхөө маш гайхалтай өдрийн мэнд хүргэе. За шатар гэдэг маш гайхамшигтай ертөнцөөр бидэнтэй цуг хэлж байгаа та бүхэндээ бас маш их баярлалаа. Өнөөдөр та бүхэндээ бол маш гоё өргийг та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэгээд энэ өргөөс бас хүүхд багчууд, залуучууд маань л маш их зүйлийг сурнаа гэж бол найдаж байна. За тэгээд ямарс ихний ээлжинд тийм урнагийг хоолж цуглуулсан мэдээллээр өнөөдрийн өргөө эхэлнэ. За 1953 он Цүрхийн нэгэн танхимд дэлхийн шилдэг оюун ухаанууд цугласан байна. Шатрын хөлөг дээр дэлхийн бодлогын бэлэгдэл мэт зөрчилдөж байсан энэ цаг үе. За шатрын түүхэнд хамгийн алдартай дүн шинжилгээний хувьд бас нэлээд гүн гүнзгий гэж болох ийм тэмцээнүүдийн нэг болсныг өнөөдөр бас ярих болсондоо таатай байна. За FM Гэлэрийн хувьд бол дэлхийн аваргууд болох Борис Спасский болон Анатолий Карпов нарын дасгалжуулагч байсан бөгөөд одоо бас шатрын зохиолч байсан юм байна. Зохиолч гэдэг одоо шатрын ном бичдэг үнийг хэлж байна те. За 1925 онд Украины Одессе хотод еврей гаралтай гэр бүл төрсөн. За түүний эцэг бол инженер ихний эмэгтэйчүүдийн эмч одоо оюунлаг юм болсон гэр бүлд төрж өссөн. За тэдний өссөн нийгэмхтэй яг нөгөө дэлхийн 2 дугаар дайны өмнөх зөвлөлтийн хүнд жилүүд улс төрийн дарамт ядуурл айц дүүрэн цаг үе бас байсан. За FM багаасаа математикийн нарийн сэтгэлгээтэй дотгошоогоо чимээг хүүхэд байсан. За 12 настай анх шатар сурсан бөгөөд 17 нас хүрэхэд нь одоо яг дайны жилүүд эхэлсэн юм байна. 1949 онд Зөвлөлт холбоот улсын аваргын тэмцээнд анх удаа оролцож тэр үеийн хүчрхэг одоо гроссмейстерүүдийн одоо энэ тэнцүү тоглосон гэдэг. Тэгээд нэг арх дарс эргүүлсэн тийм хүн байгаагүй. За нам гүм одоо гэртээ номоо уншаад шатрынхаа бэлтгэлийг хийгээд байдаг байсан юм ажилсаг одоо шатарчин хичээнгүй шатарчин байсан гэсэн. За түүний тоглолтод энэ зүн совин биш яг юм системийн ухаан шингэсэн гэж бас хэлдэг юм байна. За Макс Эвийн хувьд бол 1901 онд Нидерландын Амстердам хотод дундаж орлоготой болгосон гэр бүлд өссөн. За эцэг сургууль хүмүүжүүлэгч ихэнх гэрийн багш. За Эв багасаа математик авьяастай логик сэтгэлгээтэй хүүхэд байсан бөгөөд 10 настайд анх шатар тоглож сурсан. 15 настайдаа Амстердамын аварга болсон бөгөөд одоо зэрэгцээ сургуультаа математикийн доктор цол хүртэхээр одоо зориод 1926 онд докторийн зэрэгэ хамгаалсан одоо мундаг математикч хүн байх нь. За тэр шатрын өргөт одоо математикийн тийм хандлагыг одоо авчирсан анхны гроссмейстерүүдийн нэг гэж явдаг юм байна. За бусад шатарчид энэ зүүн сонгороо тоглодог гэж хэлж болох бол за Эвийн хувьд бол алгоритм логик дараалал одоо паттерн тооцооллыг ингэж ашигладаг. За тэгээд шатар бол математикийн урлаг гэж бас итгэдэг нэгэн байсан гинэ. Вау. За баярлалаа Орно. Маш гоё мэдээллүүдийг бас олж цуглуулж үзэгчдэд хүргэлээ. Баярлалаа. За энэ хөө өрг маань болохоор бүгдээ альтруу сонсон байгаа тий. За маш гайхамшигтай өрг байгаа. За тэг өрсөлдөгчийн тэмцээн гэж байдаг 53 оны. Өрсөлдөгчийн тэмцээн дээр бол одоо тоологдсон өрг юм байнамаа. За өрсөлдөгчийн тэмцээн гэдэг маань юу гэлт юм бэ гэхээр одоо ерөөхдөө нэг хүн болохоор ингээд аварга байгаа, дэлхийн аварга байгаа тий. А тухайн хүнтэй тийм тоглох одоо тэр хүнийг шалгаруулж гаргадаг тэмцээнийг одоо өрсөлдөгчийн тэмцээн гэж хэлдэг байгаа юм. Нэгсэндээ энэ тэмцээн болохоор 15 хүн өрсөлдсөн. 15 хүнээс одоо нэг нь гарч ирнэ дээ тий. А тэр хүн болохоор тухайн өдөө дэлхийн аваргатай бол тоглоно гэсэн үг. За ийм тэмцээн байгаа. Одоо ч гэсэн бас энэ тэмцээн бол ингээд уламжлалаа явж л байдаг. Одоо эх жил 26 онд болохоор бас өрсөлдөгчийн тэмцээн болно. За тэгээ эндхийн дэлхийн аварга Дамаражук гэжтэй бол тий тоглох хүнийг бол эх жил одоо ингээд шалгаруулж гаргана гэсэн үг тий. За тийм байгаад байгаамаа. За тэгээд энэхүү одоо урдаан тэмцээн те яг энэ одоо 53 оны тэмцээний одоо хувьд болохоор юугаараа алдартай юм бэ гэхээр оролцсон тоглосон хүмүүсийнх нь хүч чадал тэгээд мөн одоо маш сайн өндөр зэрэглэлийн өргүүд тоглогдсон байдаг байгаа. Энүүгээр бол маш алдартай байдаг. За тухайн тэмцээнд оролцсон хүмүүсийг бас би та бүхэндээ хальт дурдъя. Яг манай шатрын фэнүүд бол ерөнхийдөө бүгдээрээ л сонссон нэрсүүд байгаа гэж бодож байна. За Смислов гэж байгаа. Василий Смислов гэдэг. За энэ хүн бол одоо тоглосон байгаа дэлхийн аварга. За Дэвид Бронштейн, Керес. За тэгээ бас нөгөө Иршевский. За энэ нөгөө Иршевский гэж хүн болохоор Америкийн
хүн байгаа. Самуэль Иржевский гэж. За тэгээд Мигуэль Найдорф, Ефим Гейлер, тэ Александр Котов, Марк Тайманов, Юрий Авербах, тэ за Исаак Болеславский, Макс Эйв гэх мэтчлэн бол шатрын түүхэнд одоо өөрсдийнхөө нэрийг одоо бичиж чадсан маш гайхамшигтай хүчтэй тийм бүрэлдэхүүн байна гэсэн үг. 15 хүн маань өөрөө. Энэ хүмүүс маань хоорондоо ингэж одоо өрсөлдөж тэмцээн болсон юм а гэсэн үг. За тэгээд яг тухайн одоо энэ тэмцээн болж байгаа энэ одоо огноо гэх юм уу 53 он бол яг хүдэн дайны цаг үе бол эхэлсэн байсан тэм цаг үе байгаа. За энэ нөгөө Иржевский гэж хүн болохоор Америк хүн байгаа. Хүүхэд байх үеэсээ бүр ингээд бусдаасаа илүү те гарч ирсэн. Бүр суут ингээд шатрын авьяастайгаар гарч ирсэн хүн байгаа байхгүй. Тэгээд энэ хүнээс болохоор тийм одоо зөвлөлтийнхэн бол тухайн үед маш айжсан байдаг. Маш их хайгаад энэ хүн хожиж хуйдээ гэж маш их айжсан. За тэгээд ямарсан энэ тэмцээнд болохоор Смислов бол те Василий Смислов гэж зөвлөлтийн бас их мастер дэлхийн аварга те Смислов бол энэ тэмцээнд бол ялсан байдаг юм аа гэсэн үг. За тэгээд ингээд оноо харах юм бол өнөөдрийн тэмцээнээс цагаан өргөс толж байгаа Ефим Гейлер бол те 14.5 оноо авсан байдаг. Харин Смислов болохоор 18 оноотой гарч ирсэн байна гэсэн үг. Тэгэхээр шууд ингээд одоо харин одоо Макс Эйв болохоор 14 оноотой яг тухайн онд тэмцэнээс гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр Смислов бол үнэхээр супер байсан байна. За Гейлер ч гэсэн бас маш супер сайн тоглосон байна гэсэн үг те. За тэгээ аль түрүүний ингээд хоёр мастерын талаар бол манай урнаа маань бас маш гол мэдээллийг нь бол хэлжлээ. За би яг хэлээгүй байж болох мэдээллийг нь салтурдаад өргөтө орцгоё. За Ефим Гейлер гэж хүн болохоор Зөвлөлт бод улсын 2 удаагийн аварга юм хүн байгаа. Тэгээд ер нь бол тухайн үед болохоор Зөвлөлт бод улсын аварга болно гэдэг чинь бол амар хэцүү. Ялангуяа зөвлөлтийнхэн бол маш хүчтэй байсан тийм цаг үе байхгүй. Тэг Зөвлөлт бод улсын 2 удаагийн аварга болоод гадна гэдэг бол маш супер тийм одоо хүн байна гэсэн үг. За тэгээд бас ахаа нэг тийм одоо баримт гэх юм бол сакс сайн тоглодог гэсэн гэж байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө өндөр төвчний ингээд шатарчд болохоор заавал ямар нэг спортод авах хичээлдэг. Ефим Гейлер бол сакс маш сайн тоглодог. Тим хүн байсан гэж бол юу байдаг юм бэлээ. За Макс Эйвийн хувьд болохоор за 1970-аас 78 оны хооронд болохоор ФИДЕ гэж байгаа тийм олон улсын шатрын албаа. ФИДЕгийн ерөнхийлөгч байсан хүн юм байгаа. 70-аас 78 оны хувьд. За тэгээ өөрөө болохоор тийм одоо маш тийм агуу авьяастай 10 настайгаасаа тийм одоо шатар сурсан тийм хүн юм байгаамаа. Тэгээд Макс Эйвийн тухайд нэг зүйлийг хэлэх юм бол Фишерийг те яг нэг тийм дэлхийн аварга болгоход бол хамгийн том хувь нэмэр оруулсан хүнийг бол Макс Эйв гэж бас нэрлэдэг юм аа. Тийм байна. За өнөөдрийн бас өргөө бас би ингэ тийм Эйвийн нэг хэлсэн үгээрээс эхлэж болж байна. За стратеги бол бодлоос үүсдэг байна. Тактик бол ажиглалтаас гардаг гэж бол Макс Эйв бол хэлсэн байдаг байна. За стратеги гэж зүйл байгаа те тэр бодлоос үүсдэг байна те. Харин тактик гэдэг маань яг өргөний дундуур те яаж шалаад те яаж нөгөө талаас илүү болох гэдэг нь ажиглалтаас гарч ирдэг гэж. Маш сайн байрлалаа үнэлж маш сайн ажигласнаар бол тактик бол урган гардаг гэсэн санааг бол Макс Эйв бол хэлж ижээ. За тийм байна. Баярлалаа. Одоо шатрын нөхцөлтэй ороод өөрийнхөө бас нэг бодлоодыг энэ стратеги, энэ тактикгүй өнтер гэж хүртэл одоо боддог болсон шүү дээ. За баярлалаа. Сайхан өгсөн. За энэ нэвтрүүлгийн ивент тгчээ танилцуулаад хоёул өргөтөө орё. Тэгэхээр интернетийн хурдаа нэмэх амархан Univision компани ивент тгий ажиллаж байна. Тэгээд нөгөө сүүлийн үеийн гар утас компьютер зэрэг илүү өндөр давтамжтай буюу 5 ГГц-ийн интернетийг шаарддаг болсон. За нөгөө шал цэвэрлдэг нэг робот авах гэсэн чинь нөгөө интернетийнх нь гигагаарцсан таарахгүй гэд би ерөөсөй ойлгоогүй. Тэгээд манай улсад нэг ажиллаж болохгүй юм шиг болоо. Тэгээд нөгөө авч чадаагүй, ажиллаж чадаагүй нэг асуудал болсон. Тэгсэн чинь интернетийн хурдын одоо тэр гигагаарц гэдэг юм одоо бас таарж явах хэрэгтэй байдаг юм байна л да. За тиймээс интернетийн хурд удаашрах, гацах зэрэг асуудал одоо таны ашиглалчууд төхөөрөмжийн асчлалтай ингэж холбоотой байх магадaltaй. Тэгэхээр Univision-ийн шинжлэгдсэн цагаан төхөөрөмжийн хуучнаасаа ялгарх давуу тал нь гэвэл 2.4 ГГц дээр болон 5 ГГц дээр одоо ингэж хоёр давтамжаар зэрэг долгионд дамжуулах чадамжтай буюу одоо тий олон одоо төхөөрөмжөнд яг таарна л гэсэн үг юм. Тэгэхээр та бүхэн манаас төхөөрөмжөө олон жил ашигласан бол тий 3-5 жил ашигласан бол төхөөрөмжөө шинжилээд илүү өндөр хурдны интернет үйлчилгээг
одоо авах боломжтой. Univision-тэй холбоотой заавар мэдээллийг IPTV-ийн Univision Tips гэдэг хэсэг байгаа. Бид нар ч нөгөө заавал амьд хүнтэй холбогдож нэг зөвлөгөө авч иж нэг болох гэдэг бол тэр Tips гэдэг дээр ингээ те яг тавтай тухтай ингээ уншаад хараад юм ингээ хийчихэд тэн дээр одоо бүхэл одоо операторуудын одоо те уншиж өгдөг мэдээлэл нь тэн дээр байдаг учраас та бүхэн бас Tips-ийг ашиглаарай. Мөн илүү дэлгэрэнгүй мэдээллийг Univision CGM-ээс аваарай. Тэгээд нэвтрүүлгийг ивентэтгэж энэ шатрын оюун ухааны гоё спортыг тарих хөгжүүлдэг те энэ спортыг ивентэтгэж одоо нэвтрүүлэг явуулах боломжийг олгосон Univision-тэй их баярлалаа. За баярлалаа Univision-тэй. За та бүгд өргөтө орцгоё. За окей. За өргөний байрлал бол үргэлжлэгдсэн байгаа. Хартлаас бол Max Save байгаа. Цагаан талаас FM Geller тоглож байна. За энэ өргөн болохоор Max Save хоцсон өрг учраас ирэхэд хартал талыг нь болохоор өөрсдөө харуулад ингээд тавьсан байгаа шүү. Тийм ба шүү. Тийм. За та бүгд өргөтө орцгоё. За эхний нөлөөний нэг FM Geller хийж байгаа тийм ээ. За бэрсний уртны хүүгээ хоёрлохэд эхэлж байна. FM Geller. За D4. За тэнгууд болохоор Max Save болохоор Morev 6 гэдэг. За иймэрхүү одоо бүтцийг бол одоо сүүлийн 2 3 өрг дээр бол бүгдээрээ харж байна те. D4-нүүдэг, Morev 6-нүүдэг. Хамгийн түгээмэл бүтцсэн байгаа юм. За энэ маань болохоор тийм энтхийг одоо ер нь бол төрлийн хамгаалт явж байна гэсэн үг. Эндээс бол аюул олон төрлийн хамгаалтын санаа бол гарч ирнэ гэсэн үг. За тэнгууд болохоор C4 нүүж байгаа. За тэнгууд болохоор E6 нүүж байгаа. За тэгвэл нөгөө тал нь болохоор Morev C3 дээр тавилаа. Тэнгууд харын тимээгээ B4 дээр тавилаа. Энэ нь болохоор Немцовичийн систем. Немцо Indian Defense гэж үл явдаг байгаа. За R Немцович Рети хоёрын өрг дээр бол яг энэ одоо системээр бол тухайд өрг явжсан тийм ээ. За энэ болохоор Немцовичийн систем, Немцо Indian Defense. За ингээд нүнгүүд болохоор нөгөө тал нь болохоор E3 тогсон байгаа. За энэ дээр болохоор яг энэний оронд бас хамгийн түгээмэл хийгддэг нүүдэл нь бэр C2 гэж нүүдэг байгаа юм. За хэрэв одоо ингэж идэх юм бол бэрсээр идэх гэсэн үг тийм маягаар. За энэ тал дээр л яг тийм одоо онол нь бол сэргээждэг. Тэнгүүд А3 гэдэг байгаа. За А3 гүчих юм бол яах вэ гэхээр энэ морийг бол идэх гэсэн үг За идэхгүй байх юм бол харин тийм эрсдэлтэй хоошоо ингээ урхаад ирэх юм бол ингэж орж ирээд иш ухрах юм бол ингэж орж ирээд харин тиймээ бол нүх нүүдлгүй болоод бариулждаг. Тийм байдаг. Тиймээс ийм байрал дээр бол ингээ иддэг. Тэнгүүд бэрсний иддэг те. Тэнгүүд болохоор B6 хүүрээ нүдэг байгаа. За тэнгүүд болохоор харин тиймээгээ энэ дээр тавилаа, борин дээр нь тавилаа, дарж байна. Тэнгүүд цагаан тиймээгээ B7 дээр тавиад энэ шугамыг бол авч байна. Тэнгүүд болохоор энэ урд шугамыг ингээд холоос ингээд авчиж байгаа учраас ихэвчлэн бол F3 нүжүүл хамгаалдаг. Яг энэ F3 гэдэг онолтой. Нөгөө талын F3 нүдлэхэн борины хөлийг бас хаачдаг. Сайн нүдэл байдаг. Тэнгүүд болохоор H6 нүгээд харин тиймээ бол бүр ийшээ алга болохгүй ингээ хойшоо нэг ухарчдаг те. Морин дээр нь стил байж байна. Дарж байна те. Тэнгүүд болохоор харин ингэж нүдэг D5 E3. Тэнгүүд мор B D7. За C-гээс идлээ. Энд ингэж идэхгүй. Энд дээр болохоор мороор иддэг. За мороор идээд ингээ юг өгчдөг бэрсээ. Бэрсээ өгөнгөө давхар ингээ тийм айлын бэрс рүү давталж идэг. За одоо хэрэг ингээ идэх юм бол ингээ идчихнэ гэсэн үг тийм. За тэгээд магадгүй харийн тимээ E7 дээр ишгээ давтлах юм бол ингэж орж ирдэг. За тэгээд иш орж ирэх юм бол морио буцаагаад идэх гэсэн үг. Иймэрхүү маягаар тоглолдог яг онолтой байдаг. За тэгээд бүгдээрээ буцъя. За тэгээд энэ үдэл дээр болохоор нөгөө талд болохоор бэрсээ ингэж нүгээг багт нь E3 гэж тоглосон байна. За E3 гэсэн бас онол явж байна гэсэн үг. За тэнгуут болохоор энэ дээр C5 гэж нөөсөн байна. Rubinstein систем гэж байгаа энэ болохоор Немцо Indian системийн Rubinstein-ийн хувилбар C5 гэж одоо яг энэ хөлийн голд байгаа төвд байгаа хүүр нь бол хатгаж байна те. За ингэвэл болохоор A3 нөөсөн. За одоо энэ дээр болохоор хар тэмээнд бол хоёр сонголт байгаа. Нэг бол идэж болно, нэг бол хойшоо ухарч болно. За хойшоо ухарч болно гэдэг байгаа юу н хэлээ л да. Хойшоо ингэж ухарлаа те. Одоо болохоор энэ харын тэмээнд нь C7 буудал байгаа. Тиймээс хойшоо ухарч болно энэ дээр. За тэгээ магадгүй нөгөөт нь болохоор морио хамгаалаад нүүж байна. Тэнгуэл болохоор CD гээд идэж болно, ED гээд идэж болно, дөнгөс сэлгээж байна. За магадгүй нөгөө тал нь хүүгээ хоёрлоход B4 гэх юм бол энэ C7 буудал маань одоо бол байгаа. Тийм болохоор ингээл хойшоо ухарчна. Ямар ч асуудал байхгүй. За тэгээ энэ дээр болохоор магадгүй морио F3 дараа нь
тэмээгээ гаргаад сэлгээ идэх юм те. Иймэрхүү маягийн нүүдүүд ингээд шивж болно гэсэн үг. За тэгээ бүгдээрээ боцъё. За ямар ч ингээд А3 нүүсэн байгаа. Нөгөө тал нь FM Geller. А3 дөнгөж болохоор энэ дээр болохоор Max Save идсэн байгаа. За хүүгээр идсэн байна. Дөнгөж болохоор энэ хүүг нүүсэн. B6. За B6-ыг нүүхгүй бол бас айл энэ хүүч энийг идчих магадгүй те. B6-ыг нүгэд нөгөө талаараа энэ C8 дээр байгаа цагаан тэмээнийг хөлийг нээж өгч байна. Одоо иш орох гэж шүү те. За дөнгөж болохоор айл цагаан тэмээг ингэж нүүсэн байна. D3. Яг цагаан тэмээгээ B7 дээр тавьсан байна. За энэ урт ингэ шугамыг авчиж байгаа гэсэн үг. А8-аас H1 хүртэл энэ урт шугам байгаад байгаа тийм. За шугамыг бол ингээ хаадаг F3 гэдэг бол яг онлын нүүдэл ингэж байдаг. F3 нүүсэн байна. За магадгүй одоо энэ дээр магадгүй мөр F3 гэдэг бас нүүж болно. За тэгэх юм бол магадгүй сэлгээ хийгээд хамгийн энгийн үржил бол ингээд хоёр талын сэлгээ хийгээд тоолчдөг. За тэгээ энэ дээр нэг сул тал нь болохоор морь одоо хөдлөх юм бол энэ урт шугам одоо ингээд байгаад байдаг учраас морь хөдлөхөж байгаа хэцүү байгаад байдаг. За тиймээс энд хвчлэн бол энэ дээр F3 нүүдэг. За тухайн одоо бод өргө дээр нь бас F3 ингээд нүүсэн байна. За тэнгуут болохоор яасан бэ гэхээр Max Save маань болохоор морь C6 нүүсэн байна. За морь C6 нүгээд ингээд хөллөгөөгөө бол хийжээд за нөгөө талнаа тоо морио болохоор ийшээ гарах нь бол утгагүй. Тиймээс ингэж нүүсэн байна морь E2. За тэгээд харан сэлгэлээ, цагаан тал сэлгэлээ. За цагаан тал энэ дээр сэлгэхийн оронд E4 гэж бас нүүж болно. За тэгээд энэ одоо хоёр хүү маань яг хөлгийн голд ингээд барилцсан байна те. Тэгэхээр илүү хүчтэй уг нь байх байсан. Яг өөр нэг хөлбөр нь. За гэвч одоо энэ дээр бас сэлгээсэн байна. За сэлгээх нь бас тийм амар муу гэсэн ч уус биш байгаа. Ер нь бол байрлалын хувьд яг л адилхан тэнцүү байралтай байна. За тэнгууд одоо энэ дээр болохоор морь А5 гэж нүүж байна. За ерөөхдөө одоо ингээд нэг тоглолт ихэнх үйл явж байгаа. Гарааны хэсэг явж байна. За морь А5 гэдэг бас онлын нүүдэл. Тэнгууд одоо ингээд E4 нүүж байна. За бас болно гэсэн үг энэ дээр. За тэнгууд болохоор морь E8 гэж хойш ухарч нүүж байгаа. За өмнөх одоо юунууд дээр өргүүд дээр би бас хэлсэн те морийг ухраач нүүдэх юм аа гэж те муу нүүдлээ. Тийм муу нүүдлээ гэдэг. Гэтэ энэ дээр болохоор морь ухрахгүй бол өөр нэг нүүдэл байхгүй. Одоо аль магадгүй ингэж очиж гээд байгаа. Тийм байна. Ийшээ мишээ ч юм уу те өөр нэг онц нүүдэл бол байхгүй. Тиймээс ухраад харин энэ дээр илүү хамгаалт өгч гэнэ гэсэн үг. Энэ бодлууд дээр те хамгаалт өгж ухарч нүүж гэнэ гэсэн үг. За түнгүүд нөгөөд нь болохоор энэ морийг хөллүүлэх шаардлага байгаа те. Тиймээс моржи 3 гээд хөлж гэнэ. За түнгүүд болохоор яа тоглосон бэ? Одоо сайн мөр нүүсэн байгаа тийм. CD гэж ицсэн байна. Нөгөө талаас CD гэж ицсэн байна. За одоо болохоор A8 дээр байгаа тэргээ C8 дээр авчирсан байна. За одоо морь болон тэрэгний хүчээрээ энэ хүүгүүд итгэж байна. За тэгээ энэ дээр болохоор тухай өргө дээр болохоор хамгаалаагүй F4 гэж нүүсэн байгаа юм. Тэгэд FM Geller бол ингэж маш урагш байгаа идэвхтэйгээ довтолж тоглож байна л да. Уг нь бол энэ дээр бол тийм арай дээр нүүдэл нь болохоор ингэж нөх хэрэгтэй байгаа. Энэ хүүгээ шууд ингэ сул өгч болохгүй гэсэн үг. Ингээ нөх юм бол ингээ идлээ. Ингээ идлээ. Ингээ идлээ те. Харын тимээгээ D2 дээр тавилаа. За тэгснээр энэ бас тийм морилоо бас ямар нэг хэмжээгээр бол довтолж байна. За морь C6 гэж тавилаа. Ингэж тавилаа. Тэгснээр одоо энэ одоо бод руу довтолж байна те. Тимээ рүү. За тимээгээ C8 гэж нүлээ тэнгууд F4 ч юм уу те. Иймэрхүү нүүдэл, иймэрхүү хувилбараас ингээ байж болохоосаа гэсэн үг. За тэг гэвч энэ дээр болохоор нөгөө тал нь F4 нүүсэн байна. Цэргийн марш шиг баг харагдаж штэ дөрвөн тий. Харин тэгж энэ энэ дөрвөө бол маш хүчтэй харагдаж байна. За тэнгууд болохоор морин сул гүгэл идсэн байна. За тэгээд ерөнхийдөө яг энэ тохиолдолд бид нар өөрсдөө боддоор хөл тоглож байгаа, өрөг тоглож байгаа үедээ бид нар бол иймэрхүү хүүг идэхтэй бол маш боломжтой хандах хэрэгтэй. Энэ хүүг идчих юм бол нөгөө талаа айлаас ямар нэг тактик байгаа юу гэдэг бодох хэрэгтэй. За яг ингээд сайн харах юм бол одоо ямар нэг тактик бол одоохондоо байхгүй байгаа учраас ингээд идчихэж байгаа. За ингээд бол ингээд нэг хүү ил болж байна. Тийм тэгээ морь одоо дараа нь Берс тэрэг хоёрыханд нац их нь штэ. Аха. Ингэж үү? Тий. За тий яг одоо тийм боломж болцоо бүрдэх юм бол яг ингэж дац хийнэ гэсэн үг. За ингэ нүүсэн чинь болохоор нөгөө тал нь F5 нүүсэн байна. За улам л ингэ уушаа нүүгээд байна тий. Тийм байна. За тэгээд яг уг нь бол ингэ сэлгээгээ яг тийм адил талдаа бол хийсэн байгаа.
Гэвч одоо ингээд FM гэлэр бол маш уушаад авталж тоглож байна. Ер нь галзуу юм шиг урагшлаад байна уу энэ ер нь? За ерхэд бас тэгж байна. За тэгтээ энэ үдлийг хийхдээ бол мэдээ зүгээр хийчихгүй. Маш сайн бодож агаад хийж байгаа. За яг ингээд давтаад орох юм бол маш эвгүй байдаг. Одоо энэ одоо шинэ хүү бол дахиад иш орж ирдэг. Маш эвгүй. Тэгээ энэ хүүгөө уушаа нүгөөсөөр харахгүй болдог байхгүй. За ингээд нүүсэн байна. Энд дэр болохоор Max A болохоор F6 гэж нүүсэн байна. Энэ хүүний одоо уушаа явах хөдөлгөөнийг болохоор хязгаарлаж өгсөн байна. За хэрвээ энэ дээр ингэж идсэн бол харин сайн биш. Нөгөө талд ашигтай, цагаан талдаа ашигтай. Ингээд идсэн бол морь ингээд яваад ирнэ. Маш идэвхтэй болчихж байгаас. Тийм байна. За морь яваад ирлээ. За одоо энэ морийг бол энэ дээр устгахгүй бол болохгүй. Ингэж нүүлээ. За магадгүй морь идэж магадгүй харин морь идвэл хүү ингээд яваад ирнэ. Нүгэд. Ингээд хар тал маань ингээд илүү шахагдмал тийм үү барилтаа болчих. За магадгүй одоо морь ингээд яваад ирэх юм бол бирснээ яваад ирнэ гэдэг. Маш эвгүй тийм байдалтай болно. За энэ дээр магадгүй одоо жишээ нь яаж нүүд юм байгаа юм. За энэ одоо нөгөө тал цагаан тал маань морийг идэх гээд байгаа хоёр өвчээр хамгаалж байгаа бол нэг л бодоод байгаа. Тиймээс энийг хамгаалаад магадгүй ингэж нөөж магадгүй. Тэгэх юм бол яаж нөхөх вэ гэхээр харин тимийг энэ дээр аваад байна. Бүр маш эвгүй байгаа л. Тийм байна. За одоо ингэж нөхөөс өөр харахгүй. Ингэж нөхгүй бол одоо энэ дээр матлах гэдэг юм. Идэж бол чадахгүй. Ягаад тэгэхээр шалаа бол нийхгүй те. Тэгээ ингэ идэнгүүт ингэж идээд нөгөө талаасаа хүч илүү болчихно гэсэн үг. Иймэрхүү маягийн ингэ тийм үргэлжлэл бол байж болдог байгаа. За энэ дээр яг хөө зүгээр нэгээс хальт мэдээлэл өгөхөд бол энэ дээр хамгийн сайн нүүдэл нь ямар нүүдэл байж болох вэ гэж үзэх юм бол ийм нүүдэл гэж болно. F5. За F5 гэдэг нүүх юм бол нөгөө тал нь ингэ идлээ. За ингэ идэх юм бол одоо энэ дээр ингэж нөөж болно. D5. За ингэ идэх юм бол бэрсэр идлээ. Тэнгүүд харын тимээ иш орж ирлээ. За ингээд иймэрхүү маягийн бод үргэлжлэл арай дээр гэх юм уу да. Тийм байсан байна. За тэ бүгдээрээ буцъя. За тэ ямс F5 гэдэг нөгөөд ороод ирэнгүүт F6 гэдэг энэ хүний уршаа явж байгаа хөдөлгөөнийг бол хязгаарласан байна. За ингээ хязгаарласан чинь болохоор нөгөө тал нь яаж нүсэн бэ гэхээр ингэж нүсэн баг тэрэг F4. За ингээд нүүчингүүт болохоор яаж байгаа вэ гэхээр шууд энэ морио илүү хамгаалаад ингэж нүчиж байгаа. B5 гэдэг. За уучлаарай. Харин энэний оронд те яг энэ нүүдлийн оронд энэ нүүдэл нарай илүү байж болох байгаа. A4 гэдэг. A4 гэж нүж байгаа нүүдэл энэ хүүг одоо нүүлэхгүй гэж те. Морин дээр ингэж илүү их хамгаалт өгөхөөс нь бол сэргэлэн нүүдэл нь бол арай дээр үж болно гэсэн үг. За гэвч тэн дээр тэгээгүй ингэж нүүсэн байна. За ингэж нүүчингүүд ингэ морио хамгаалчихж байгаа. Одоо хэрэг ингэж нүүл яах вэ? Нэг үл ингэж нүүн те. Нэг үл ингэж нүүн. Тиймэрхүү маягаар бол ингэж тоглолт үргэлжлэх боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө морийг одоо хөлийн голд байгаа төвд байгаа морийг бол хүүгээр ингэж хамгаалах юм бол маш их үр дүнтэй байдаг. Юунаас хит хитэн өргөдөөс гарч ийн те хүүгээр ингэж хамгаалж байна. За тэнгууд айл ингэж нүцсэн байгаа. За хүүгээр хамгаалангууд H4-д нөөж байгаа. Rook H4. За ерөнхийдөө бол маш хүчтэй эвгүй ингэж довтолж байна. За H4-гээд нөнгөт болохоор Бирс B6 гэж нөвж байгаа. За энэ хүү бол ингээд суулгааг харж байгаас нөгөө талаа энэ хүүг идээд бас ийшээгээ шална. Тийм байгаас шаглана гэсэн үг. За тиймээс ингэж нөвж байгаа. Маш сайн нөөдлийг олж нөвж байна. За тэнгуут болохоор нөгөө тал нь E5 нөвж байгаа. За нөгөө талаараа энэ хүүг одоо хамгаалах шаардлага байгаад байна те. Тиймээс болохоор FM гэлэр бол энэ хүүгээ нүгээд энэ хүүг бол хамгаалж байгаа гэсэн үг. За ингээд хамгаалчлаа. За нэгсэндээ одоо нэг талаар нөгөө талаар айлын ноён болохоор нэнтгэнд орчиж байгаа. Морийг хүү идчихэж байгаа. Морийг идэж чадахгүй. Хард нь ингээд шалаатай байгаа учраас. За морь ингээд идчихэж байгаа. Тэнгуүл болохоор энэ F-ийн хүүгээрээ E-ийн хүүг идчихэж байгаа. За ингээд өнгөл болохоор мориороо энэ юу гэсэн ба тэмээ гэсэн байгаа. За энэний оронд зүгээр нэг ингээд нүсэн бол нөгөө тал нь илүү болчихно гэсэн үг. Хэрвээ ингээд нүүх юм бол шууд тэмээгээр идээд дуг. За тэгээд ноён бод ийш орох нь бол утгагүй ийш ингэж орно. Тэнгуүл болохоор харын тимээгээ ингэж орж ирээд нөгөө тал нь бол нэмэх 0.8 гэсэн одоо үргийн үзүүлэлттэй болчиход байгаамаа гэсэн үг. За тиймээс энэ дээр болохоор Max Save яаж ийдсэн бэ гэхээр мориороо ингэж идээд тэг бирсний идэнгүүт бирсээр ийдсэн байна. За энэ дээр бас нэг бүгд юу явж үзье, хөлбөр явж үзье. Энэ дээр бирсээр энэ хүүг идэхгүйгээр одоо энэ дээр одоо ингэж юу авах гээд байгаас шалах гээд байгаас
энэ хүүгээ угшаа нүгээд ч юм хамгаалт хийсэн бол яаж одоо үргэлжлэн явах вэ гэхээр энэ хүүгээ угшаа нүчнэ ядлаараа. За тиймээс бид нар ингэж зүгээр бодоо уучлахгүй угшааны нүнгүүд морь ингээ аваад байна гэсэн үг. Маш эвгүй байгааз одоо энийг идэж бас болохгүй байгаа. Морь нь хамгаалсан байна. Тэнгүүд болохоор бирс магадгүй Е6 гээд орж болно. Тэнгүүд харин тэмээгээрээ би энэ хүүг идчихэж магадгүй. Хэрвээ ингэ идвэл явах уу? Морь идэ шаг. За тэгээ нөгөө талаар ноён нь бол нээлттэй янз бүрийн одоо тактикууд, нээлтүүд иш орж ирнэ гэсэн үг байхгүй. За тэгээд мад болох хүүгийн яж захын цод байгаад байгаа. Харин тий. За одоо магадгүй уушаа ингээд ноёноо ингээд нүүлээгөө үзэх юм бол бирснээ ингээд шалаад ороод ирчих юм уу. За одоо энэ дээр бол ямар ч тийм одоо хамгаалт гэдэг юм зүйл бол байхгүй маш хэцүү байна. Ноёнд бол нүүдэл байхгүй. Ингээ нүүх юм бол магадгүй идэ шаг. Тэгээ одоо хайчих уу? Иш орж ирэх юм бол морийг нэг идээд шаг мад болчих боломжтой гэсэн үг байхгүй. За иймэрхүү тийм одоо хүчтэй үргэлжлэл бас байж болдгоо гэсэн үг. За тиймээс энэ нүүдэл бол сул нүүдэл байна тий. Энэ нүүдэл явах юм бол ингэж орж ийн гэсэн үг. За тиймээс энэ хүүг бол идэх шаардлага байгаад байгаа. Бирсээр очиж идсэн байна. За одоо ингэ бирсээр очиж идчихэнгүүд нь болохоор FM гээлэр болохоор одоо энэ H7 буудал бол маш сул байгаад байгаа тий. Очиж ингэ бирсээрээ идэх шаг гэсэн байна. За нэгсэндээ бол одоо Max Save бол маш хүнд байдалд бол орсон байна энэ дэр. За ийм байдал үүсгэхэд одоо яг тийм яах вэ? Маш эвгүй тий. Одоо ноёнд бол нүүдэл байхгүй л тий. Тиймээс ингэж F-аар бол орно. За F-аар оронгууд болохоор нөгөө тал нь харын тимээгээ H6 дээр тавьчих байна. Зэвүүн нүүдлээ. За одоо ингэ идэж болохгүй тий. Яа тэгэхээр юу нэхгүй шалаа нэхгүй. Одоо хоёр хүчээр энэ дээр баг мадлах гэдэг шүү дээ. За яг энэ бодлыг бол одоохонд юу хийж байгаа юм? Морь бол хамгаалж байгаа л да. За энэ дээр болохоор Max A бол маш онцгой нэг нүүдлийг бол олж хийсэн байгаа. Ер нь бол хар тал бол маш эвгүй байдалтай болж байгаа гэсэн үг тийм. Хожигдсан харагдаад. Тийм, ер нь бол одоо маш эвгүй. Тийм байдалтай болоод ангуудлахаар Max A болохоор ингэж нүүсэн байгаа. Хамгаалтгүй тэрэг тавьчихж байна. Тэгж байна. За одоо ерөөдөө ингэж бас бол өгж байна тийм. За тэгээ ерөөдөө өргөдөрөө бол ингэж идсэн байгаа. За энэний оронд яг зүгээр та бүхэндээ сонирхуулгад бол арай илүү сайн нүүдэл бас байсан байгаа. Тэр нүүдэл болохоор бирсэн энэ дээр тавина. Бирс D5. Тэгснээрээ хоёрын хүчээр энэ дээр мадлах зорилготой бол нүүж болж. Ягаад тэгэхээр энэ бодлыг те морь ингээ хамгаалж байгаа учраас одоохондоо бол тийм одоо аюул байхгүй гэсэн үг те. За ингээд нүүх юм бол магадгүй ингээ хааж болно. За тэнгуүл болохоор Rook C6 нүүж болж байна. Одоо энэ рүү гიშ орж ирэх гэж байна. За тэнгуүл болохоор А-гийн тэргээ Е1 дээр авчирлаа. Е6 дээр тавил тэргээ нүүлээ. За одоо хэрвээ энэ дээр ингэж идэх юм бол ингээд мад болчих боломжтой. За тиймээс энэ дээр бол хамгийн зөв нүүдэл нь хойшоо ухран те. Иймэрхүү маягаар ингээд юм үргэлжлэл бол байж болох байсан байгаа гэсэн үг. За тэгээ бүгдээрээ буцчихъя. За гэвч болохоор Max A 2 дахь бас сайн нүүдлийг бол олж нүүсэн байна. Тэр нь ингэж нүүсэн байна. За ингээд нүүж байгаа тохиолдолд энэ нэгсэндээ айлын бирсийг тийм одоо хүчээр H8 бодол дээр одоо авчиж чинь. За ингээд бол H8 руу бол нүүлээ гэсэн үг. За та ингээд нөнгөтлөхөөрөө Max Save ингэж нүүсэн байгаа. Rook C2 гэж нүүсэн. Тэрэг C2. За тэгснээрээ одоо энэ харж байгаа юм одоо хоёр шугам байгаад байгаа тий. Ноёныг нь ингэж шалж болно гэсэн үг. За нэг нүүдэл буцаа тий. За энэ дээр би бол айлын бирс дээр төвлөрүүд тэр айлын бирсийн цагаан бирс дээр төвлөрүүд яг тэр цагаан ноёныг тэг шалах юм бол бодохгүй л байсан юм байна. Гэсэн чинь тэнд нэрээ тийм гоё хөлн таарч исэн байх шүү. Тэг яг үнэ. Тэгэхээр нөгөө яг ингэ нөгөө одоо сайн ажиллах юм бол те нөгөө санаанууд орж ирдэг юм шүү те. Тактикийн санаанууд орж ирдэг байх нь шүү дээ тий. За энэ дээр одоо бирсний нэг идэх юм шаардлага байгаа ч юм уу тий. Идэхгүй бас ингээ нөөл ямар хөлбөр өрнж болохыг бүгдээрээс харцгаая. За хэрэг ингээ идэхгүй нөөчих юм бол эсрэгээрээ хар талд бол маш ихтэй бол явчихна гэсэн үг. За магадгүй ингээ морныхон хөл дээр тий ингээ бирстэй ирэлдүүлээд нөөчих юм бол шууд ингээ идчихнэ. За айл ингээ идэх юм бол яг уу бирс идээд морь идэх юм бол гүгэр идээд тоглолчихно. За тэгээ магадгүй тийм Rook E1 гэж юм уу те. Иймэрхүү маягаар тоглоно. Гэхдээ хар тал бол илүү бол явчихна гэсэн үг. За тэгэхээр бол нэгсэндээ айлд бол одоо тэр
H8 тэргийг бол идэхээс өөр сонголт бол байхгүй байна гэсэн үг. За тэгээд бол ингэж идсэн байна. За тэгээд бол альтернатив нүүдэл явсан байгаа. Рокси 2, Трикси 2 нөөсөн байна. За энэ тал дээр бол яг одоо болохоор FM Geller бол байж болохгүй хамгийн муу нүүдлийг бол одоо олж хийж байгаа энэ дэр. Яагаад тэр нүүдлийг нүүсэн бүү мэд. Ямар ч маш муу нүүдэл олж хийсэн байгаа. За энэ одоо синийг буудлага тий. За синийг буудлууд мэдээж ингэж харын тимээ бол энэ синийг буудлыг хамгаалж байгаа. За тэгээд одоо яг ингээ аваад ирэнгүүт болохоор ингэж тоглосон байгаа юм. Роксиник гэж. За энэ нүүдэл бол бүр маш муу нүүдэлтэй бол орж байна. За энэ нүүдэл яг энэ нүүдлийн өмнө болохоор ер нь бол өргийн байрлалын үнэлгээ бол 0 байгаад байгаа байхгүй юу? 0. Яг л одоо адилхан ба тэнцүү байралтай байгаа. А энэ нүүдэл явсан дараа болохоор хасах 11.7 тэгвэл бүр тий 11.7 олж байгаа. Бүр шууд ингээл хожигдож байна гэсэн үг тий. Энэ яатсан нүүдэл. Тий энэ нүүдэл орж нүүсэн байна. За тэгээд бүгдээ харцгаа энэ нүүдлийн оронд ямар нүүдэл байж болох вэ гэхээр энэ хүүгээ уршиж болно. За тэгээд бүгдээ харъя л энэ хүү ингээ нүүнгүүд одоо яах вэ? Идшил таарна тий. За ингээ идлээ. Тэнгүүд ингэж тоглож болно. Рүгдээ нэг. За яг ингээ идлээ гэваад тий идэж шаллаа тий. Ноён олдно. За тэгээд ноён олдонгууд за энэ дээр болохоор магадгүй нэг ингэсгээд тий. Яг тэгэхээр ерөөдөө бол аюулаас холдуулаад нэг ингэсгээд нүүх юм бол тэр бол тийм сайн нүүдэл бол биш. За одоо энэ дээр болохоор хэд хэдэн сонголт ингээ байгаад байгаа. За хамгийн зөв нүүдэл нь бол ингэж нүүнэ. Рука 2 гэж тий. За хэрвээ тэгхгүйгээр зүгээр нэг хаамаагүй нэг ийм нүүлээгээ бодох юм бол нөхцөл байдал өөр болно. Ингээд нь. За бэрсээр ингээд лээгээ бодох юм бол ингэж хаана. За ингээ хаачих юм бол одоо энэ шугамыг одоо хаасан учраас одоо энийг иднэ гэсэн үг шүү дээ тий. Ноёнороо иднэ гэсэн үг тий. Тэгэхээр нэг бол ингээ нүүж болно. Тэгэх юм бол энэ дээр бол энийг мад болчихно гэсэн үг тий. Эсрэгээр. За буцъя. За энэ дээр магадгүй энийг ингээд идлээгээ бодох юм бол аль морь идээд нөгөө талаараа цагаан тал нь бол хамаагүй илүү бол явчихна гэсэн үг. Тэгээд магадгүй энэ бодоо алдахгүйгээд нүүх юм бол морь шорж ирж шаллаа. Ингээ идлээ. За тэнгуүл болохоор бэрсний энэ дээр идэж шалаад. За тэгээд бол эсрэгээр хар тал хүнд байдалд орноо гэсэн үг юм шүү дээ. За үржлүүд нь бол ингээд янз бүрийн үржил байж болно. Ингээ нүүх юм бол ингээ шаллаа. За морь хэвтлээ гэж хааж болж байна. Тимэж жидлээ. За тэнгуүл болохоор энэ дээр шалах юм бол яг ингэж орж иж болно. H5 гэдэг ингээд орж ирэх юм бол E8 дээр шалж болно. За ийшээ орж ирэх юм бол морин идэх ч юм уу те. Ингээл цаашаа бол ингээд хөөр явчихна гэсэн үг. Ил бол явчихнаа. Хоёлаа хамтран хэлчихэд танилцуулаад өргөжлөлөө цаг нь болсон байна. Тэгэхээр энгийн бөгөөд төгс Хадалаба брэнд нэвтрүүлгийн маань ивэнтдгээ ажиллаж байна. Тэгэхээр энэ Японы алдарт Рото компани Хадалаба арьс чигшүүлэх арчилгааны бүтээгдэхүүн байгаа. Тэгээд би бас яг одоо хэрэглэж байгаа. Нөгөө цувралууд нь яг ингээд нөгөө багцаар нь хэрэглэхээр бас айгүй гоё үр дүнтэй. Тэгээд нөгөө цайруулах бүтээгдэхүүнүүд нь бас маа тэр их явж ирсэндээ манайхан мэддэг болсон байх. За арьсан чигшлэх гол үүрэг бүхий 4 төрлийн гиалуроны хүчил агуулсан бөгөөд энэ арьсны өнгөн хэсэг болон арьсны эпидерм давхаргийн гүнд хүртэл хурц чигшлийг өгдөг. За энгийн гиалуроны хүчил, супер гиалуроны хүчил хоёр нь арьсны өнгөн хэсэгт чигшүүлэгч арьсыг одоо усчулж өгдөг бол нано гиалуроны хүчил арьсны эпидерм давхаргын гүн хүртэл одоо чигшлийг өгдөг. Арьс чайг нэг олон давхар байд юм билээ шүү дээ. Одоо эпидерм гэдэг нь 5 үндсэн давхартай байдаг. Тэрний одоо хамгийн гүнд нь хүрэхээс гадна нөгөө авсан чигшлээ буцааж одоо алдагдж ууршихаас сэргийлэх энэ үүргийг бас давхар гүйцэтгээд нөгөө тэгээ уялдаа холбоотой ажиллаад тэгээ ингэснээр одоо чигшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээд байгаа хэрнээ арьс хуурайших гэдэг байгаа асуудлыг бол айгүй гоё шийдэж нэг арьс чигшэлтэй байж өгдөг. Тэгээ нөгөө арьс ажиллагч хамгийн гол нөгөө орой болгон бид нар ч арьсаа маш сайн одоо тий нэг брашаар ч юм уу маш сайхан цэвэрлээд тэгээд энэ чигшүүлэх юм хэрэглээд тахад бас ер нь гайгүй шүү дээ тий. Тэгэхээр та бүхэн бас эдний бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Бас яг сайн уучраа олохгүй байх юм бол тэгээ маш үр дүнтэй юм бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээ Monson эмийн сан болон GGIBT дэлгүүрүүдээр ингэж худалдаалагдж байгаа маш олон салбартай байдаг. За тэгээ Рото Хадалаба Mongolia гэдэг Facebook дээрээс нь дагаж байгаа та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг бас хараад уншаад танилцаад үзээрэй. За ингээд нэвтрүүлгийг ивэнтдэж байгаа арьсыг гоо сайхан байлгахад ажиллаж байдаг танай хамт олон их баярлалаа. За баярлалаа. За та бүгдээрээ өртөө оръё.
За тэгээд сүүлийн нүүдэл бол одоо ийм нүүдэл байсан байгаа. Энийг ухраах юм бол те ингэ нүүсэн ба. Энэ нүүдэл бол одоо байж болох одоо бүр хамгийн муу нүүдэл байгаад байна шүү те. За тэг яг ингээд өргөд дээр яг бодит одоо өргөд дээр бол яг бирсний энд байгаа, тэмээ энд байгаа, тэрэг энд байгаа те. Энэ хаваар ингээд довтлохоо өрнүүлж байгаа үед бол яг одоо энэ нүүдэл муу нүүдэл гэдгийг бол одоо олж мэдэх аюу хэцүү байдаг. За нөгөө талаар бас ингээд олон цагаар тоглож байгаа учраас хүний оюун ухаан бол маш ядарсан, сулдсан байдаг л да. Тэгээд тухайн өдрийн тухайн тэмцээний нөхцөл байдлыг бид нар мэдэхгүй. Ямар ч энэ нүүдэл хийснээр бол одоо ер нь бол FM Geller бол хожигдсан байгаа юм. За ямарсан одоо энэ хүртэл бол Max Abe бол үхэн хатан хамгааллаа шүү те. Одоо харж байна уу айлын боднууд ямар идэвхтэй байна те. Бүр сул бод өгж мөгөөд хамгаалж штэ. За тэгээд сул бод өгж мөгөөд ингээ хамгаалаад ер нь нөгөө тал нь илүү болж явжсэн чинь энэ нүдлийг хийж орж ирээд за тэгээд бол эсрэгээр бол Max Abe бол илүү болоо орчиж байгаа маа. За энэ нүүдэл ингээд ороод ирэнгүүт одоо яг одоо хангалттай санаа болохоор энэ шугамаараа те ноёны урд бол шалах гээд байгаа. За тэрийг шууд хийсэн. За шаг гэсэн байгаа. Одоо ажих уу? За ноён бол ийшээ орох нь бол хамгийн буруу. Тийм ээ. Хэрвээ ийшээ орох юм бол ингээд нэгэд дуг хийчихнэ. За тэгээд одоо яах вэ? Буцаад ингэж чадахгүй те маш эвгүй болох гээд байгаа энэ дэр. За тиймээс энэ дэр болохоор шаг гэж байгаа үед бол ишэл орно гэсэн F1 рүү. За F1 рүү орлоо. За F1 рүү оронгууд болохоор бишний иш орж иж байгаа юм. B3 дээр. Одоо нөгөө талынхаа ноён руу бол шууд ингэж довтлоод эхэлж ийн гэсэн үг байхгүй юу? За алт руу нэг хэсэг бол ингээд довтлуулаад те маш эвгүй маш хэцүү байдалтай байсан бол одоо бол шууд ингээд довтлоод эхэлж байна гэсэн үг. Нөгөө тал нь сул нүүцэн гэдгийг бол олж мэдээд орж ирж байгаа юм. Нөгөө талаар бирс одоо яг айлын ноён руу довтлох бол өөр буудал бол нэх байхгүй байгаад байна. Энэ буудал болохгүй өөр яар довтлохгүй те ингэж болохгүй. Тэгэхээр хамгийн боломжтой буудал нь бол энэ буудал байна гэсэн үг. За B3. За тэнгуут болохоор нөгөө тал нь болохоор ноён Е1 нүүж байгаа юм. За тэг өөр нэг нүүдэл бол байхгүй байна дөө нөгөө талд. Одоо яг яаж нүүх үтэй энэ дэр. Яг энэ аваар бол янз бүрийн болоод довтлохон бол одоохондоо байхгүй байна. За магадгүй нэг одоо нэг ингэсгээд нүүлээгээд бодох юм бол шууд ирэхэд мадан дурах ч шүү дээ. Бирсэр энэ дэр шаллаа. Одоо ажих уу? Е1 орж ирлээ. За тэнгуут болохоор энэ дэр шаллаа. F1 гэлээ ингэж идээд шагмат ичих болцоо гэсэн үг байхгүй. За тэгээ өөр нь бол нэг нүүдэл байхгүй байгаа ч нөгөө тал нь ноён Е1 нүүж байгаа юм. За ноён Е1 нөгөө болохоор бирс F3 дээр тавиад за яг энэ нүүдэл хийгснээр болохоор нөгөө тал нь FM Geller болохоор буужсан байгаа. За үүнээс цаашаа тийм үргэлжлэн бас тийм ямархуу байдлаа бүгдээрээс харцгаая. Одоо энэ дээр болохоор нөгөө талтай цагаан тал яг яаж нөх вэ? Нүүдэл бол олоход маш хэцүү. Баг нүүдэл байхгүй гэлсэн ч болно. За нэг ингэсгээд нөх үү? Ингэсгээд нөх юм бол ингээ шаг. За морь хаах юм бол шууд мад тий. За тэгэхээр бол морь бол хаахгүй л ахaltaа. За ингээ нөх юм бол магадгүй ингэж нөөж болж байна. Тэгэх юм бол энэ дээр бас ингээ шаг мад болж хаюултай гэсэн үг байхгүй. За тиймээс бүгдээрээ буцъя. За өөр яг яаж нөөж болох вэ тий. За магадгүй одоо нэг шаал өөр нүүдэл хийл та. За нэг А4 мөрөгч үнэл хийх юм бол энэ дээр бүргээд бол шаг. Ер нь одоо энд бирс байгаа шалтгаан бол энэ дээр бол шаг хийх гэдэг байгаа. За магадгүй А4-гээд нөх юм бол бүгд харъя. Ингээ шаг иш орж ирнэ те. Тэгэх юм бол бирс энэ дээр шаг. За тэгвэл яг уу морь нэг хааж магадгүй тэнгууд хитээд шаг мат хийж болцоод гэсэн үг байхгүй. За энэ дээр болохоор яг уу нэг л нүүдэл байгаа юм. За тэр нүүдэл болохоор бирсээр энэ морийг идэх нэг л нүүдэл байгаа. За тэгээд морийг идээд бол угаасаа хожигдно л доо. За тэгээд яг ингэ идэн те. Тэнгүүд нь ингээд нэг шааж магадгүй. Одоо өөр нүүдэл байхгүй байгаа даа л да. За ноён F-тэл орж ирлээ. Ард нь ингээд шааж магадгүй идлээ. Дуг гэж магадгүй. Өгшөө орж ирлээ. Тэнгүүд одоо ингэж орж ирлээ. Тийм H6. Тэнгүүд бирсээр одоо шаллаа. D1. За G1 шаллаа. Одоо яг уу ганц нүүдэлтэй ингээ мат. За ингээд бол ерхэд бол нөгөө тал нь бол ер нь хожигдох нь бол гарцаагүй ойлгомжтой болсон байсан байна гэсэн үг. За тиймээс яг энэ дээр болохоор бирс ингэж орж ирээд нөгөө тал нь божгсон баг нэ. Тэгэхээр ер нь бол шатрын одоо юун дээр
хөлөг дээр бол нэг л буруу нүүдэл хийгддэг л хожигддог. Нэг л буруу нүүдэл. Би бүр юу ажилласан? Нэг хүү алдаад хожигдож байсан. Яг нэг хүү алдаад. Яг хоорондоо скил төвчний үед адилхан хүмүүсийн үед яг нөгөө талд нэг хүүгээр илүү болчих юм бол хожигддог байхгүй юу? Явсаар агаад те хамгийн сүүлд бүх боднуудаа бүх хүмүүдээ солилцоод дуусгаад нөгөө талд нэг хүү илүү үлддэг байхгүй. Тэгээ тэр нэг хүүгээ явсаар биш санагддаг. Тэгэхээр бол ер нь нэг хүү илүү болоход бол хожигддог. Тэгэхээр нэг буруу нүүдэл бол ийм одоо аюултай байх нэ гэсэн үг. За тэгэхээр бүгдээ одоо харлаа те. Яг энэ хүртэл бол бүх юм ингээд окей явж агаад тэгээд ерөнхийдөө айл бол ингэж нүгэл хожигдсан байх нэ гэсэн үг. Цаас ямар гоё явж илээ энэ дээр тий. Хастаа харуулсан. За бид та бүхэндээ бол сайн нөлөөлөл хийсэн байгаа тий. Хүн ингэ нөөцгөл юм бол асуудалгүй байх болсон байна. За нөгөө тал нь ингэ нүүлээ, тэнгууд ингэж нүгэт тий. За тэ ингэ нэг шаллаа, ингэж орж ирлээ. Тэндээс цаашаа бол ямар ч асуудал байхгүй. За одоо ерөөхдөө бол яаж нүгэх үү тий. За ингэ нүгэт ч юм уу тий. Тэгээд тоглолт маань ингэ тийм хэвийн үргэлжлэх боломжтой байсан байна. Хоёр тал нь бол яг equal буюу яг адилхан байралтай байсан байна. За цагаан тал бол ер нь бол үнэхээр тийм одоо хожиг гэсэн бодолтой угшаага явж давшиж санаачлаг гаргаж өгөх нь бол тоглосон. За гэвч яг одоо өргийн төгсгөлд бол нэг буруу нүүдэл хийгээд за тэгээд 26 дахь нүүдэл дээр бол бууж өгсөн байна гэсэн үг. За ийм үрг олж өндөрсөн байна да. За сүний амьдрал шиг л. Хичнээн сайхан явж байгаа. Тэгээ нэг алтай гэхэд бас алга оруулахын чинь гэж энийг л хэлдэг багтаа гэдэг шиг хайр юм боллоо ш. За тэгээ өнөөдөр та бүхэндээ бол тэгээ бүр тийм бол нэлээ эртний те хуучны сайхан үргийг бас та бүхэндээ бол танилцууллаа. За баярлалаа. Сонирхолтой дугаар байлаа. Нөгөө шинэ бас тамирчны танилцуулга, хоёр тамирчны танилцуулга гарч ирлээ. За хамтдаа үзэг сонсогч болно. За Аги дах баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энгийн бөгөөд төгс хадалаа арьс чигшүүлэх зурлуулан за интернетийн хурдаа нэмэх амархан Univision компани ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрэлээ. Тэгээ өнөөдрийн бас шатрын нэвтрүүлгүүдээс олон зүйлийг хүүхд залуучууд маань сурсан байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээд нэвтрүүлэг болгон дээр би Агийнхаа хэлсэн үгнүүдийг ингээд санаа дараагийн одоо зүгээр би чинь зүгээр ингээд бас тоглоно штэ. Тэгээд тэгэхэд яг нөгөө үгнүүд нь ингээд санагдаад ингээд айгүйх нэмэртэй байдаг. Тэгээд одоо нэвтрүүлгийн хөтлөөд ингээд сууж ахаар бас би шатартаа нэрээ сайн болцсон юм шиг бас санагдаад тэгээд тоглоомт ингээд хожиж явах чинь ч юм уу маш гоё уран зориг авч байгаа. Тэгээд би гэлтгөө хүүхд залуучуудад энэ гоё очийг асааж байгаа гэдэг баярлалаа. За баярлалаа. За тэгээ би бас нэг зүйл нэмэлчээ. За ерөнхийдөө нэг юм үг байдаг л да. Харах юм бол би одоо сонсох юм бол одоо мартна. Харах юм бол би санаж магадгүй. Яг өөрөө хийх юм бол би бол тэрийг бол саннаа гэж үг байдаг. Тэгэхээр манай хүүхд одоо багчууд маань яах хэрэгтэй вэ гэхээр өнөөдрийн энэ бичлэгийг бол олон дахин үзэх те. Нөгөө талаар яг одоо хөлөг дээр төрснүүдөө урьж агаад яг бичлэгээ үзэж байгаа нүүдэл бүрийг ингээд дагаад нүгүүд үзэх хэрэгтэй. Нэг бол тийм одоо яг энэ одоо өргийг бичиж аваад ч юм уу те. Тэгээ дараа нь болохоор яг бодит чадрын хөлөг дээр бол ингээд нүгэд үзэх хэрэгтэй. Яг өөрөө ингээд гараа хөдөлгөөд нүгээд ингээд үзэх юм бол яг тухайн өөрийг бол ингээд оюун санаанд үлддэг байхгүй юу. Тэгэхээр хүн өөрөө яг нэг аливаа зүйлийг хийж иж сурдаг гэдэг шиг өөрөө сайн ингээд бодитоор ингэж гараа хөдөлгөж те ингэж бодит хөлөг дээр харах одоо яг ийм одоо 2D байдлаар харах хоёр шал өөр үүдэг. Тиймээс хүүхд багчуудаа уриалахад бол яг бодит хөлөг дээр сайхан нүгээд энэ үргийг бол маш сайн сурч аваарай. Сурч авахдаа сайхан утга учирыг нь ойлгоод хараар биш те. Сурч авах юм бол магадгүй хизээ нүгүүд яг иймэрхүү байрлал ирэх юм бол та бол шууд хожих болцоотой гэсэн үг те. Өмнө нь одоо миний судалж исэн үрэг дээр нэр яг энэ байрлал гарч ирсэн шүү дээ те. Иймэрхүү байрлал гарч ирсэн шүү дээ. Би ингэ нүчих юм бол болох юм байна гэсэн тийм санааг авдаг. Тэгээ энэ хүү үрэг маань болохоор тухайн одоо тэмцээний бол шилдэг үрэг болж исэн байгаа. Тийм онцгой үргийг бол өнөөдрөөс та бүхэндээ бас танилцууллаа. За баярлалаа. Дараагийн дугаараар яриг болцъё. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар
од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.